За сайн уу манайхаа. Ингээ өнөөдөр Швед улсын дрифтинг тэмцээн дээр ирсэн байна. Энэ намрын хамгийн сүүлийн хаалтын дрифтинг тэмцээн болж байгаа. За тэгээ ингээд дрифт, drag racing одоо ингээд бүх төрлийн спортын бүх төрлийн юм явагдаж байна. Өнөөдөр ингээд янз янзын бичлэг хийсэн байгаа. Гоё Европ улсад тэр тусмаа Швед улсад ямар дрифт болдгоо, дрифтийг яг ямар төвшөнд ямар хүмүүс яаж хийж ийн гэдгийг ерөөхдөө үзүүлсэн байгаа. За тэгээд Монгол улсад болдог дрифтээс юу нь ялгаатай вэ гэдгийг бас жоохон харуулсан. Бол түрээсийн дрифт такси байгаа. Дотор нь суух 4 хүн суудаг зориулттай юм лээ. 4 хүн суудаг. Ийм BMW E60 M5-ууд ингээд зогсож байна.
өнөөдөр жоохон намрын сэрүү ороод ер нь хүүтэн байна. Одоо удахгүй өвөл болох чинь. Тэгээ өвөл хэдүүлээ. Өвлийн ice drift-ийн бичлэгээр уулзцгаая.